За сайн байцгаана уу. Тэгээд та бүхэнд бас энэ эзний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд мөн онцгойлон бас бүхэл ээж нартай мөн ээж болох эмэгтэйчүүдтэй Happy Mother's Day. Тэгээд та бүхэн үнэхээр бурханлаг, үнэхээр бурхны хүссэн тэмс гайхамшигтай ээж нар болоорой гэж эзний нэрээр өрөөж байна. За бүгдээрээ хамтдаа үргэлжлэл номлын цагтаа орцгоё. Тэгээд өнгөрсөн бид нар 7 хоногт Йосеф амьдралаас суралцсан байгаа тийм үү. Тэгээд өнгөрсөн бүтэнсөө өдөр бид нар 41 бүлэг дээр юу болсон бэ гэхээр Йосеф маань Израилийн одоо дээрээс 2 дахь удирдагч болоод одоо манайхаар хэлэх юм бол ерхий сайд болоод дуусч байгаа те. За мэдээж хинк хүний амьдралд бол те тэр зовлонгоос гарч ирээд баяжаад мундаг удирдагч болоод сайн гэр бүлтэй болоод үр хүүхдээ болоод ингээд түүх дуусгал үнэхээр гайвштай энэ том төсгөл байгаа тийм үү. Гэтэл энэ бол бурхны хувьд энэ бол юу ч шишсэн байгаа. Харин бурхан Йосефийн амьдралд дахиад илүү зүйлийг бэлдсэн байгаа. Бид өнөөдөр хамтаа харцгаая. Тэгээд мэдээж энэ зүйлийг бас бурхны бэлдсэн дахиад энэ зүйл рүү орохын тулд Йосеф дахиад нэг тэ жижигхэн бартаг туулах хэрэгтэй болж байгаа. За бүгдээрээ хамтаа цаашаа номлоо үргэлжлүүлэх юм хамтаа энэ үгийн талаар залбирцгаая. За бүгдээрээ хамтаа залбирая. Эзэн минь танд баярлалаа. Тэгээд үнэхээр яс энэ цагийн төлөө бид нар таны өмнө гуйж байна. Бид нараас энэ цаг дээр таны өмнө зүрхсэлтэй бэлдээ. Яг одоо эзэн таны үг бидний амьдралд орж ирээд биднийг өөрчлөх болтгоо гэж бид нар гуйж байна эзэн. Тэгэхээр та бидний үнэхээр агуулгад ачглаарай. Тэгээд өнөөдөр энэ цагийн энэ авах үгээр эзэн бид нар бас амьдралдаа шинэ зүйл хийхийг хүсэж байна. Бас бид нар энэ үгийг бас амьдралдаа хэрэгжүүлэгч нэрэн байх хүсэж байна. Сонсож байгаа хүн болгон дээр та ариун сүнсээр хамт ажиллаа гэж гуй. Технээс нь энэ цагийг тань дуустал нь өргөөд эзэн Есүс нэрээр гуйзалбирч байна. Амен. За бүгд хамтдаа үргэлжлүүлээд харцгаая. За бүгд хамтдаа өнөөдөр 42 дугаар бүлгээс 45 дугаар бүлгийг харах байгаа. За энэ бол бид 4 бүлгийг өнөөдөр ярих байгаа. Тийм учраас та хэрвээ энэ бүлгүүдийг уншиж амжиж байгаа бол яг одоо та номлоо зогсоогоод та 42-оос 45 дахь бүлгийг Эхлэл номын 42-оос 45 хүртэл та өөрөө уншаад танилцаад тэгээд номлоо үргэлжлүүлэн сонсоорой гэж хүсэж байна. Яг л бид нар энэ 4 бүлгийг тэгээ энэ номл нэг номл багтаага дээрин гэдэг бол маш их шахах байгаа. Тийм учраас бид нар зарим талаас Библийн текстийг нэг сайн их уншихгүй байгаа. Тийм учраас та энэ цаана болж байгаа түүхийг мэдэх нь чухал байгаа шүү. Тэгэхээр та өнөөдөр яг одоо паузлаад та уншаарай. За уншсан бол бүгд хамтаа үргэлжлүүлцгээе. За ингээ юу болж байна гэхээр Эхлэл 42 дугаар бүлгээс ингээд яаж байна гэхээр Йосеф одоо Яков өөрхийн хүүхдүүдээ одоо өөрийн бус хүүнүүдээ Египт рүү одоо хоолмос авахар явуулж байгаа те. За бүгд хамтаа энэ хэсгийг бүгд хамт Библиэс харцгаая. Бүгд хамтаа Эхлэл 41 дугаар бүлгийн 56-аас Эхлэл 42 дугаар бүлгийн 2 хүртэл хамтаа харцгаая. Тэгээд бүгдээрээ хамтаа уншнаа. Тэгээд би ясандээс та бүхэн уншиж үгэй. За ингэж байна. За энэ хэсгээр 41-56 дээр бүх нутаг даяар ган зуд болж Йосеф бүх агуулгуудыг нээж Египтчүүдэд худалджээ. Египтийн газар нутгийг хатуу ширүүн ган зуд нэрвжээ. Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египт рүү орж Йосеф дээр хурж ирэв. Учир нь бүх дэлхий хатуу ширүүн ган зуд нэрвжээ гэж. За энэ дээр юу харж байна гэхээр энэ бол ган те энэ үсгэлэн бол ерөөсөд дэлхийг хамарсан үсгэлэн болж байна тийм үү. Тэгээ бид нар ингээд бид нар Авраам, Исаакийн түүхүүдийг санаж байгаа бол яг энэ зүйлүүд бас энэ гэр бүлүүдээр болж байгаа. Тэгээд энэ Авраамийн удмууд дээр Египт гэдэг газар их сонирхолтой газар байдаг л та тий. Тэгээд эдгээр ингээд Египт рүү явах тоолнд тэнцээ нэг асуудал үүсдэг. Тэгээд тэнцээ бурхан өөрхөнтэй агуу хайр тэг нэгүс дотор ажиллаж тэр хүмүүсийг асуудлаас гаргаж ирээд тэгээд өрөөдөг тийм байнгын татамжтай түүхэд гарч байгаа. Тэгээд бүгд та бүхэн санаж байгаа Эхлэл 12 дээр 12 дахь бүлэг дээр Авраам ах Египт рүү яваад яадаг вүлээ ихнэрээ тэнцээ өөр хүнд ихнэр болго өгчөж байгаа. Гэтэл тэндээс яадаг вэр Авраам баяжаа гадардаг ба. Тэнтэй ялгаагүй Исаак ч мөн те 26 дахь бүлэг дээр Эхлэл номын 26 дахь бүлэг дээр Египт рүү яваад бас Ребекаг ячаа гэхээр бас ихнэр болго өгчөж байгаа те өөр хүнд фаронд те Египтийн фаронд тэгээд дараа нь баяжаас гараад ирж байгаа. Энд ч юм уу ялгаагүй Яков одоо энэ Эхлэл номын 42 дахь бүлэг дээр өөрхийн хүүхдүүдтэй те энэ Израилийн гэр бүл одоо яаж яана гэхээр Египт нутг руу яваад тийч бас буун болох чинь. За энийг ингээд бид нэр ингээд орчин үгээр ярих юм бол буун драма үүсгэж байна л да одоо тий. Тэгээд бүгд хамтаа энэ хэсгийг хамтаа харцгаа. Тэгээд бүгд 42 дахь бүлгийн 1 ордор гэрчлэлийг хамтаа уншицгаая. За энэ үед Египтэд үр тариа байгааг Яков мэдээд хүүдээ хандаж та нар яагаад бие хараа суугаад байгаа юм бэ гэж хэлв. Яков бас Египтэд үр тариа байна гэж би сонслоо. Би та нар тийшээ явж тэндээс бидэнд үр тариа худалдаж авчир. Тэгвэл бид амьд
үлдэж өгөхгүй гэж байна. За энэ юу болж байна гэхээр Яаков өөрхийн те 12 одоо 10 хүүдээ Египт явах тийм одоо тушаал өгж байна тийм үү. За мэдээж Египт гэдэг газар бол 10 ахын хувьд бол те одоо Йосефийн 10 ахын хувьд бол маш одоо эмзэг сэдв байгаа. Яг л тэр 22 жилийн өмнө Йосефийг тийш худалдуулаад те явуулсан байгаа ш те Ишмаэлчуудаар. Тэгээ мэдээж энэ бол өнгөрсөн тийм том алдаа нь дахиад сөхөгдөж байна тийм үү. За заримдаа ингээд бид нар харах юм бол бидний амьдралд бурхан бидний өнгөрснийг ингээд сөхөж гаргаж ирж тэнтэй нэвтрүүлэхийг хүсдэг байгаа. Тэ? Тийм зүйл болдог байгаа. Тэгээд 46 дугаар 42-ийн 6 дугаар ишлэлээр ингэж байна. За нөгөө ах нар нь тэг ингээд Египт рүү хоол хүнс авахар явж байгаа. Тэгээд 42-ийн 6 дугаар ишлэлээр ингэж байна. Йосеф тэр Египт газар нутгийн захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Йосефийн ах дүү нар тэнд хурж ирээд түүний өмнө сүгдэн нүрээрээ газар төрөж мөрөцгөө гэж байна. За ингээ харах юм бол нэг Эхлэл номын 37 дугаар бүлэг дээр анх Йосеф ах нар дүү мөрөн гэсэн тэр одоо зүуд нь яг энэ ишлэлээр биелээ болж байна те. Яаж юм гэхээр ах нар нь Йосеф өмнө ирээд бүдэрээ сүгдэж байна. Нүрээр газар унаад мөргөж сүгдэж байна те. Мэдээж ах нар нь бол Йосеф таниаг байгаа. Хаягдал Йосеф бол шууд ах нарыг таньж байгаа. Ах нар нь яагаад танаагүй шалтгаан мэдээж энэ болохтой шалтгаан олон шалтгаан байсан баг. Тэгээ олон шалтгаан нэг нь юу вэ гэхээр Йосеф мэдээж 22 жилийн дараа ах нартайгаа уулзж байгаа. Мөн Йосеф еврей өмшигөөс хувцлахгүй байгаа, бас мөн ярихгүй байгаа. Эндээс ингээд Библиэс харах юм бол Йосеф ах нартайгаа очруулагчаар дамжуулж ярьж ирсэн гэж байгаа. Тэ мэдээж Йосеф сахлаа усцсан байсан, Египтийн хувц өмссөн байсан, мэдээж тэртээ өдөртөгч хүний байсан унаас тэ маш тийм одоо захирангуй гэмээр ашин тэ жоохон тийм босс маягаар бас ах нартайгаа ярьсан байгаа тий. Тэгэхээр бас ах нарын түүний таниаг багт те мэдээж Йосеф ах нарыг шууд таньж байгаа. Яг л Йосеф ах нарынхаа юу ярьдаг, ямар хувцастай, ямар дүрд нүүд зартай, ямар сагал юутай гэж мэдчихсэн учраас Йосеф бол шууд ах нарыг таньж байгаа. За ингээд бид эндээс харах юм бол нэг аюул чухал зүйл байгаа. Мэдээж ах нар нь Египт рүү явах хүсээгүй. Мөн Йосеф ах нартайгаа бас тэр цагт уулзах хүсээгүй баг. Гэтэл энэ зүйлийн цаана бурхан хүссэн байгаа. Мэдээж аль нь ингээд тий Йосеф ч энэ сайхан амьдраад ах нар ч тэнцээ тий Канаантай сайхан амьдраад ингээд энэ түүх дуусаад амар сангад жаргаж болох байсан боловч бурханы хувьд бол үгүй байсан байна. Бурхан энэ гэр бүл дээр илүү онцгой зүйлийг бэлдсэн байна. Бурхан энэ гэр бүлээр дамжуулаад бүхэл бүтэн үндэстэн босгочихсан байна. Тийм учраас энэ гэр бүл те энэ Яаковын хагарсан энэ гэр бүл энэ жоох үл бүтэх гэмээр те энэ гэр бүл бурханы өмнө эвлэрх нь аягүй чухал байсан байна. Нэг цогц гэр бүл болох нь аягүй чухал байсан байна. Тийм учраас бурхан энэ эвлэлийн үйлчлэгийг яг энэ цагт эхлүүлж байна тийм үү. Тэгээ бид нэндээс юу сурах хэрэгтэй вэ? Бурхан эвлэлийн үйлчлэгийг эхлүүлдэг бид нар бас харах нь чухал байгаа. Тэгээ яаж яана гэхээр ах нар хүсээгүй ч гэсэн тэр нэм явах нөхцөлд ороод Египт очиод тэр зарсан түүтэйгээ Йосефтэйгээ уулзж байгаа. Йосеф бас өөрөө ах нартайгаа уулзах хүсээгүй байтал гинт уулзж байгаа тийм үү. Тэгээ энэ ингээ харах юм бол бидний амьдралд бурхан яг замдаа ингэж ажилтдаг байгаа. Бидний амьдралд өнгөрсөн алдаа хин нэгнтэй дуусаагүй асуудлууд маань гэд гинт нэг өдөр гарч сөхөгдөд байдаг. Нөө хуучин шархмаа сэтэрдэг байгаа. Тэгээ бид нар итгэж хүмүүсээ бид нар юу ойлгох ёстой вэ гэхээр штэ. Бид нар өнгөрснөө мартна гэдэг нь өнгөрснөө уучлахаас шал өөр гэдэг өөр шилэх гэдэг юм л да. Бид нар энэ ч одоо ингээд Йосефийн хувьд бол энэ 22 жил өнгөрсөн байгаа тий. 22 жилийн дотор зөндөө юм болж болно. Йосеф магадгүй шинэ амьдралаа дасаад бүр өөрчлөгдсөн байж болох байх тийм үү. Харин таны амьдралсан магадгүй та мөн олон жил өнгөрөө та нар хуучин гомдоожсэн мөн таны гомдоожсэн мөн эсвэл та хүний гомдоогоод эсвэл танаас болж хүмүүс гомдсон тийм тохиолдол байгаа бол дахиад сэтрэх магадлал байгаа. Магадгүй бас бурхан таны амьдралд онцгой нэг төлөвлөгөө байгаа учраас тэр асуудлыг шийдэхин тулд бурхан таныг тийм нөхцөл байдал дахиад оруулж магадгүй байх. Тэгэхээр энэ үед бид нар яаж хандах вэ гэвэл бид нар яг энэ Библиэд гаргаж энэ Эхлэл номын 42 45 дахь бүлэг дээр гарч байгаа Есүсээс бидээс дуурайх нь их чухал байх гэж үзэж байна л та. Тэгээд яаж яана гэхээр Йосеф ах нартайгаа уулзаад юу болж байна гэхээр ах нарыгаа шууд одоо нэг жижигхэн одоо хор найруулт юм уу төлгөө зохион байгуулад Йосеф ах нарыгаа жоохон товлж эхэлдэг ба ах нараа жоохон шалгаж эхэлдэг байх юм уу гэх юм уу те. Тэгээ хамгийн түрүүнд ах нарыгаа шууд та нар бол тэгээ бол таниулж байна гэж шууд ах нарыгаа гүтгэнгуудаа яг бүгдийн байраа шоронд ичиж байгаа. Тэгээ 3 хоног шорон байлсан дараа гаргаж ирээд ихэд та нар хэн бэ гэж танилцдаг байгаа. Тэгээ мэдээж Йосеф бол сайн мэдж байгаа хэн гэдэг нь. Ах нарын мэдгүй авчиж түнтэй бид нар бол нэг аавын эцгийн хүүхдүүд байна. Бид нар нэг доороо нэг дүүтэй. Тэгээд бид нар хоолмос авахар ирсэн хүмүүс юм аа гэд хэлдэг байгаа. Тэгээд энэ ч хин магадгүй Йосефтэй дахиад нэг дүүтэй гэдэг үг маш сонсогдсон байх л та. Тэгээд магадгүй Йосеф өөрөө ах нарын гарт маш гадуурхагдаж, тухуурхагдаж бас тэгээд энэ жоохон зовлон үүдсэн учраас бас
Биньямин гэдэг өөрхийн бас яг Йосефтай адилхан нэг ихийн тэр нэг аавын тэр дүүгээ бас төрсөн дүүгээ бас ахнар маань бас яг над хандсан шигээс миний дүү Биньяминыг хандсан байна гэдэг шалгаж үзэхийг хүссэн баг тийм үү. Тэгээ яаж нэгээр Симон гэдэг ахыгаа барьж аваад бус ахыгаа яч Канаан хот руу буцаачж байгаа. Тэгээ ирж ирэх хүсвэл Биньяминыг авчираа гэж хэлдэг байна. Тэгээд мэдээж 42, 43, 44 бүлгүүдээр юу болж байна гэхээр Биньяминыг аваад ахнар нь буцаж ирж байгаа. Тэмдгүүх гарч байгаа. Тэгээд мэдээж Биньяминыг авчих гэтэл Яаковтэй аав нь маш явуулахыг хүсдэг байгаа. Яг л өмнө Йосефыг алдсан, одоо Симоныг алдчихлаа. Тэгээ аав нь маш ихтэй хатартай хүүнэртэй маш их ууралд байгаа. Тэгээ та нарыг намайг одоо тэгээ хөтөл насны дээр маань ингэ зовоолаа гэх нэг тиймэрхүү тэгээ дуу айстагаар гомдож ууралдаг байгаа. Гэтэл Биньямин явах хэрэгтэй болоод тэгээ Биньяминыг Яков ахнарт нь өгөөд Юдад өгөөд явуулчихдаг байна. За тэгээд түүх манд цаашаа юу болж байна гэхээр Биньямин ирдэг. Йосеф тэдрийг сайн дайлдаг байгаа. Тэгээ бүгд хамт найрладаг байгаа, бүгд сайхан согтдог байгаа тийм үү. Тэгээд буцаагаад явуулдаг байгаа бүгд сайхан хооломс нь хийж өгөөд мөнгө сайхан алт мөнгөөр дэвэж өгөөд явуулчихдаг буцаагаад. Тэгээд яадаг вэ? Гэтэлтийн дотор Йосеф айлд нэг хор найруулсан байдаг. Тэгээд тэр нь юу гэхээр ямар нэгэн байдлаар Йосеф Биньяминыг боол болгох тийм нөхцөл байдал бүрдүүлсэн байдаг. Тэгээд хатар нь тэрийг мэдээд тэгээд Йосеф одоо би Биньяминыг боол болгоод аав гэж айлгсан чинь хатар нь яадаг вэ гэхээр шал өөр тийм хариулт өгдөг ба. Магадгүй бас Йосефтэй за ахтар маань намайг боолоо зарахад бол ямар ч тийм одоо эсрэгц зүйлгээр явуулсан. Тэгвэл миний дүү Биньяминыг яах нь гэж харъя гэж бас бодсон байж магадгүй бах. Гэтэл ахтар нь шал эсрэгээр те Яков дээр гаргасан тэр гаргасан алдаанаас илүүгээр шал өөр зүйл гаргадаг ба. Ханаа нь юу гэхээр бид нар энэ дүүгээр буцаж чадахгүй. Энэ бидний маш нандин те бидний дүү юм аа. Та бити яа те энэ дүүг минь авч үлдээч гэдэг юм. Тэр бас аавынхын нэрийг бариад Йосефийн маш ихтэй сүдэж мөргөө гуйдаг ба. Тэгээ энэ Йосефийн зуршлыг маш хөдлөгдөг ба. Тэгээд энэ ч Йосеф магадгүй юу харуулсан гэхээр ахтар нь өөрчлөлтийг харуулсан баг те. Магадгүй 20 хэдэн жилийн дараа ахтар нь бас те Йосеф хандсан тэр хандлагаасаа болж маш гимшээд буруу юмснээ ойлгоод тэр дүүд нь маш сайн хандсаа хараад Йосеф маш ихтэй ингэн жигүүлээд ах нартайгаа эвлэрч байгаа тийм 45 дахь бүлэг дээр гарч байгаа. Тэгээ бүгд хамтдаа 45 дахь бүлгийн хамт эндээс харцгаая. За 45-ийн бүгдээ 5-аас 47 дахь бүлгийн бүгдээ 2-оос нь харцгаая. За 45-ийн 2 дээр ингэж байна. Йосефийн игнэн үйлсэн нь Египчүүдэд сонсогдсон ба фараоны ордонд сонсогджээ. 3 дугаар ишлэл Йосеф ах トゥ нартай хандан би Йосеф байна. Эцэг нь одоо хүртэл амьд сөрөн байна уу гэсэнд ах トゥ нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй. 4 дугаар ишлэлээр Йосеф ах нартаа над руу ойртцгоо гэсэнд тэд ойртон очижээ. Тэгээд Йосеф би бол та нарын дүү Йосеф та нарын Египт рүү худалдсан тэр хүн чинь байна. Та нар намайг энэ газар худалсандаа бүү санаа зов, бүү харанс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ гэж хэлсэн байна. За бүгдээр эндээс юу хааж авах вэ гэхээр Йосеф энэ тэ өөрийгөө илчлээд ах нартайгаа эвлэрч байгаа тэр дүүх гарч байна. За бид нар бас энэ эвлэрэл дотор амьдрахын тулд тэ хэдийгээр эвлэлийн процессыг бурхан эхлүүлдэг гэсэн бид нар бас тэнцээ дотор ажиллаа хийж байгаа тий. Эвлэрэл дотор бид нар бас цаашаа үргэлжлүүлээд энэ алхахын тулд энэ процессд алхахын тулд бидээс маш даруусал хэрэгтэй болдог ба. За магадгүй Йосеф бол одоо ингээ ах нараа барьж аваад цааслах тийм их мэдл өөрт ба. Тэг барьж аваад насаан шонд орчих тийм одоо намайг та нар шонд оруулаад намайг боолуулсан чигээд ах нараа бас боолуулаад авах тийм бүх их мэдл байсан боловч Йосеф тэгийг байгаа тийм үү. Харин яаж ийна гэхээр Йосеф тэг хуучин тэр дүүгийнхэн байршил буцаж очоод тэр мундаг удирдагч хүн доошо буугаад ах нар дээрээ очиод яаж ийна гэхээр би та нарын дүү Йосеф байна. Та нарын нэг Египтэд зарсан хүн чинь би байна гэж өөрөө танилцуулж байна тийм үү. Харин ахтар нь түүнийг хараад айсан гэж байна. Мөн бас ахтар нь бас түүнтэй харьцахтаа түүнийг тэ бас тэр мундаг Египт хүн удирдагч хүн тэ бидний дээр томдогдсон нэг нэр нь харж байна. Эндээс бас юу хааж аль талд даруусч байгаа бид нар харж байна. Нэг талаасаа Йосеф өөрхийн тэр тэ өндөр байр сууриасаа бууж ич дүүгийнхэн байр сууринд орж ах нартайгаа харьцаж байна. Нөгөө талаас ахтар нь өөртөө ах нарын байр сууриасаа буугаад Йосефийг мундаг удирдагч хүн талаас нь харж бас түүнийг хүндэлж харьцаж байна. Тэгэд энэ хоёр талаас зөв харьцаж байгаа учраас энэ чинь маш тийм гоё үзэсгэлэнтэй эвлэрэл бас үүсэж байна тийм үү.
Тэгээ бид нар ингээд амьдрал бидний амьдралс юм эвлэрэлтэй энэ идрэл явагдахын тулд биднээс маш их даруусал хэрэгтэй болдог ба. Тэгээ магадгүй би юу яахлаа төрүүлж ууршдах байх хэвээр. Тэр надад буруу хийгээд зтэй. Ер нь би яас гэж төрүүлж очтیں۔ Тэр л өөрөө ер нь нэзтэй. Ер нь би юу буруу хийсэн ингээл бид тэгж ханддаг ба тий. Ялангуяа бид итгэж хүмүүс бид сүмэн чуулган дотор биемдээ гомдох асуудал маш гардаг байгаа. Гэр бүл дотор ч гэсэн эхнэр нөхөр хоорондын харилцаа, ээж аав хүүхдтэй харилцаа, ахын дүүсийн харилцаа, найз нөхдийн харилцаа бүгд л хагардаг, эвдэлцдэг, муудалцдаг бид нар тийм үзэндөө гардаг ба. Харин итгэж хүмүүс бид нар өнөөдөр яг Йосеф шиг тий. Өнөөдөр хэдийгээр Йосеф тэр хохирч хүн байгаа ч гэсэн Йосеф түр яаж яанагээ төрүүлж тэр алхам эхлүүлж байгаа. Магадгүй бидраас Йосеф шиг тэр төлөвлөсөн хүн болж бидраас хэдийгээр бидэрт хүмүүс муу мэйгээд бидний гомдоосон ч гэсэн бидэртээс эдгэрлийн үйлчлэлийг эхлүүлэх нь чухал ах гэж би бодож байна л та. Бид нар заримдаа би яахлаа төрүүлж гоо надад тэр чинь муу андайстай гэхээс илүүгээр очиод бид нар сайхан тэ ярилцаад тэр хүмүүст бас бид нар хийсэн муу зүйл нь ойлголоо. Магадгүй тэр хүмүүс гимшээд тэ алдаагаа зассан магадлал ирэх бах тэ. Тэгэхээр мэдээж эвлэрлийн үйлчлэл дотор бид нар маш даруусч бид нар өөрсдөө байрснаас бууж гэнэ чухал байгаа. За мөн 3-т энэ түүхээс харах юм бол эвлэрэл явагдахын тулд бид нар тас юу хэрэгтэй гэхээр алдаа гацсан чухал байгаа. За мэдээж ах нар нь бол мэдээж Йосефийг зассан зараад явуулсан байгаа. Тэгэд мэдээж тэр бол маш муухай үйл явдал болсон байгаа. Гэтэл дараа нь би өөрхөндөө Биньямин дээр ах нар нь бол түүнийг амиараа хамгаалж байгаа тийм дүүх гарч байгаа. Энд чинь юу гэж нэхэд ах нарынхаа одоо тий хандлага 180 градус ирсэн байгаа харуулж байна л та. Тэндээс тэр нь илүү Йосефийн зүйрлэлийг хүлгэсэн байгаа тий. Тэгээ Йосеф тэгээд маш их уйлж ах нараа хараад маш их уярсан байгаа. Тингээ харах юм бол магадгүй бидний тас тий ингээд хин нэгнтэй эвлэрэхийн тулд бидраас тэр алдаанаас өөрчлөлтөж тэр алдаагаа өөрчлөсөн байх нь гэж чухал. Бид тэр алдаагаа давтаа л гэвэл энэ ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байх л та тий. Уучлалтыг нөгөө дахиад алдаа давтаа дахиад уучлалтыг болд ингээд ингээ яах юм бол нэг давтсан юм процесс болоод байна тийм үү. Тэгэхээр бидраас алдаагаа засаж бидраас тий тэр хийдэг зүйлээ муу зуршлаа хайхна гэж чухал байгаа. Тэгээ энэ бүх алхам донд энэ Библиэр гарч энэ бүх зүйл дотор бидний жихэн одоо эдгэрэлж хэлүүлвэл тэр эдгэрлийн үйлчлэл явагдаж болохыг бид нар харж байна те. Тэгэхэд энэс бид нар бас юу харж байна гэхээр Йосеф те үнэхээр энэ тэр төлөвсөг хүний байр сумнаас тэр том зургийг харж чадж байна л та. Тэгээ бид нар эндээс 45-ын 6-аас 7-ыг хамтаа харцгаая. Ингэж байна. Энэ нутагт 2 жилийн турш ган зууд болсон бөгөөд бас дахин 5 жил газар хагалж чадахгүй, урууц хураач чадахгүй. Бурхан их авралаараа таныг амьд үлдээж, үр өдмийг чинь газар дэлхий дээр уламжлуулан үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ гэж байна. За энэ чинь Йосеф юу харсан бэ? Юу хийж чадчихна гэхээр Йосеф том дүр зургийг харж чадсан байна. Энэ бол маш чухал тийм одоо чадвар ба бидний итгэж хүмүүс байх чадвар гэж би харж байна л да. За энэ бидний амьдралд болж байгаа асуудал бидэрдээ болоод байна гэж бид ингээд хямраад байдаг те. Бид дээр л амьдралын төв юм шиг ингээл ёо ингээл над би л зовоод ингэж хараад байдаг. Тэгэл магадгүй таны амьдралд болж байгаа энэ бүхэл зүйл магадгүй том төлөвлөгөөний нэг хэсэг байж болно шүү те. Йосеф энийг олж харж чадсан мэ те. Миний зовсноо миний энэ ч эдгэд зарцлагжиж боочлогдож шоронд орж ингэж ирсэн нь эцэг та нарыг аврахын тулд өөр гэр бүлийг аврахын тулд надад тохиолдсон юм байна. Эцэг би ингэж өдөртөгч болж тэ би Бурхны зүудийг тайлж, Бурханаас ирсэн тэр зүудийг тайлж би ингэж өдөртөгч болж хоол хүнс цуглуулсан Бурхны эцэг Бурхны төлгөө байсан байна гэдгийг харж Йосеф чадсан байна. Харин Йосеф тэгээгүй та нараас намайг зарсан, та нар намайг гомдоосон, би та нарт саривгаа амандаа гэж Йосеф тэгээгүй юм тийм үү. Харин Йосеф илүү төлөвсөн, бурханлаг тэр уушил нэгүсээр дүүрэн хүний төр зургийг харуулж байна. Яг тэр бидний бурханд дэдэг тэр гайхамшигт чанаруудыг харуулж чадж байна те. Итгэж хүмүүс гэсэн бид нар ингэж бас амьдрах нь маш чухал байгаа. Зандаа бид нар амьдрал ганцаараа зовоод байгаа юм шиг зөвхөн ингээл бүгд юм миний эргэн тойронд болоод байгаа юм санагдав. Гэтэл үгүй яг эцэст бол яг л бурхны төлөвийн дотор бид нар амьдарч байгаа. Бурхан бол бидний амьдралын төв. Тэгээ бид нар тэр том төлөвлөгөөний бурхны тэр агуу том төлөвлөгөөний нэг хэсэг нь болж байгаа ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ бол хүн төлөвлөлтөнд бид нар хүн төлөвлөлтөнд сайжрт болсон бидний те ойлголт мань өөрчлөгддөг те. Мэдээж бид нар өмнө дэлхий ганцаараа байсан, дараа нь дэлхий нартай байсан, дэлхийг тойроо нар гэдэг байсан бол сүүлдээ өөрчлөлт нарыг тойроо дэлхий гэдэг болсон. Гэтэл бидрээс нарны аймаг ганц байсан бол сүүлдээ олон нарны аймаг байдгийг бид нар олж мэдсэн. Мөн тийч галактик те сүүний олон одоо сүүний замгийн галактикийн дотор олон сайн нарны аймаг сая од гарагс байгаа бид мэдсэн ба. Ингээ хармал бид нар төлөвч тусам, өсөг тусам, хүн төлөвтөнд мэдлэг их тусам бидний энэ нэг том нэг хэсэг байна гэдэг бид нар олж мэддэг ба. Тэнтэй ялгаагүй бид нар итгэж хүний хувьд те бид нар Бурхны таньж мэдэх тусам
Бурхантай ойрт тусам. Биднээс Бурханы тэр агуу төлөвний нэг хэсэг маань бидний тэр агуу том төлөвийн дотор нэг хэсгийг хийгээд явж байгаа маа гэдгийг биднээс олж харж чаддаг ба. Тэр бид нар өнөөдөр яах вэ гэхээр тэр хүн над дээр уурдахгүй байх хэвээр. Эсвэл би тэрнээс уурдахгүй хэсгөө. Би буруу хийгээгүй гэх юм те. Өнөөдөр бид нар том дур зүрийг харцгаая. Магадгүй таны хийж байгаа тэр үйлдэлээс юм болж те. Таны ихлүүлсэн тэр үйлдэлээр чинь дамжиж Бурхан бас тэр гайхамшигтай ажлыг ихлүүлж болно шүү дээ те. Тэн чи бас идэрлийн үйлчлэл, авралын үйлчлэлийг хийж болно шүү дээ те. Тэгэхээр бид нар өнөөдөр зөвхөн миний талаар биш, бас Бурханы талаар юм байна гэдгийг бид нар хамтаа бид нар бас хамтаа харцгаая. Тэг ингээд эцэст нь харах юм бол бас энэ ч бас гайхамшигтай тийм бас шинэ гэрээний те Есүсийн дүр зургийг те Бурханы дүр зургийг гэсэн чи бас яг энэ бүлгүүдээр харуулж байна л да. Бид нар санаж байгаа 43 дахь бүлэг дээр Йосеф өөрийн ах Симеоныгаа бариад авч байгаа те. За Симеон гэдэг нэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө сонсох нэг нь сонсгосон эсвэл чигтээ нэг сонсгосон утгатай үг байгаа. За тэгээд ерөнхийдөө яаж нэхэр нэг чигтээ сонсдог нэг ингээд хин Йосеф бариад авч байгаа тийм үү. Ингээд жоохон бүгдээ дүрслээ харах юм бол юу болж байна гэхээр одоо тэр Израилийн чихийг авчаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд чихийг авчгаар нь яах вэ гэхээр нэг Израилийн гэр бүлтэй одоо Яков гэдэг гэж дууддаг Израиль те өөрийн гэр бүл чихгүй одоо сонсч чадахгүй болчихлоо шүү дээ те. Тэнгуут тэр ахын буцаад авчихын тулд тэр гэр бүл буцаад нэгдэхийн тулд тэр гэр бүл буцаад те эвлэрхийн тулд Яков өөрхийн хүслийн өөрөө хүсээгүй байсан гэсэн өөрхийн Биньямин гэдэг хүүгээ явуулсан байгаа. За Биньямин гэдэг нэр нь ямар утгатай вэ гэхээр миний баруун гарын хажууд суугч нэгэн. Миний баруун гарын хажууд суудаг хүү гэсэн утгатай байгаа. За энэ бол мэдээж Есүс Христтэй Бурханы баруун талд суудаг гэсэнтэй маш таарч байгаа. Тэндээс цааш юу харж байна гэхээр тэгээ Яков мэдээж Бурхан аавын дүрээр тэ хүсээгүй байсан ч гэсэн өөрхийн хүүгээ явуул хэрэгтэй болдог. Мөн түн тэнтэй адилхан гэсэн Бурхан эзэн бидний илүүлийн төлөө, таны илүүлийн төлөө, тэгээ таны идэрлийн төлөө Есүс Христ өөрийн тэ баруун гар талд суудаг хүүгээ танилуу илгээсэн байна. Түүгээр дамжуулж бидний амьдралд яасан бай гайхамшигтай эвлэрэл, эрх чөлөө, идрэл тэ бий болж чадчихна тэ. Тэгээ түүний шархаар, түүний тэ бүгд Исая 53 мэдэн шүү дээ. Гайхамшигтай дэмжлэг байгаа тэ Исая. Түүний шархаар бид идэрч байгаа тэ түүний өмнөсөр гэ. Тэгээ бид нар яах вэ гэхээр тэгээ Есүс Христийн чинь гайхамшигтай дүр зургийг чинь бидээс харуулж байна. Тэгээ тийм учраас эзэн Есүс бидний амьдралд хэрэгтэй байгаа. Өнөөдөр дэлхий дээр те энэ ялангуяа Монголч гэсэн харилцааны асуудал маш их байна тийм үү? Маш хааграл, маш их эвдрэл маш ихтэй харилцааны үйл ойлголт маш тэнцвэргүй байна. Гэр бүлэд хаарч байна, салж байна, ахын тус муудалцж байна. Эцэг хүүхдүүдээ ээж хүүхдүүд, ээж аав нар хүүхдүүдтэйгээ яаж тэ харилцаа нь хөндөрч байгаа бид нар харж байна. Энэ бүхэн яаж бол эзэн Есүс бидний амьдралд байхгүй учраас би болж ингэж харж байгаа. Харин өнөөдөр бүгдээрээ даруусаад эзний өөрчлөлтөөр эзэн Есүсийг амьдралдаа оруулж бүгдээрээ энэ өнгөрсөн босон бүх зүйлээ бид нар те бас уулчлаад эвлэрээд тэр unfinished business гэж байдаг те дуусаагүй байгаа тэр шийдэдэг асуудлуудыг бүгдээ шийдээд эзний өмнө эрх чөлөөтэй тэр өөрчлөгдсөн тэр чөлөөлөгдсөн амьдралаар амьдрий те яг л Бурхан таны амьдралд нэг зүйлийг хийхин тулд агуу зүйл хийхин тулд таныг бас өөгүй байлгах гэдэг таныг чөлөөлөх гэдэг шүү дээ те тэгэд Бурханы хувьд энэ Яаковын гэр бүл нэгэн цогц гэр бүл байх нь аягүй чухал байсан маа. Яг энэ далаад хүнээр те энэ одоо далуулаа гэж байгаа шүү те. Энэ далаад хүнээрс одоо бүхлүүд үндэстэн үсэх гэдэг байгаа байхгүй. Энэ үндэстэн үсгэнд бол Йосеф ах нартайгаа нэгдэж эдгээр хамт нэг сайхан газар амьдрах нь маш чухал байсан. Энэ бол Бурханы айл хэдийн төлөвлөсөн төлөв байсан байгаа. Тэгэхээр яг энтэй адилхан те Бурхан таны амьдралд өнөөдөр агуу зүйлийг бэлдсэн байгаа. Агуу төлөв танд ингээд өгсөн байгаа учраас та бас тэр дотор бас те тууштай бүгд дуулууртай алхаарай гэж хүсэж байна. За бүгдээр хамтдаа Матай 13-ийн 15-аас харцгаая. Матай 13-ийн 14-өөс 15-ыг хамтдаа харцгаая. Ингэж байна. Та нар сонссоор байтал огт ухаарахгүй. Харсаар байтал огт ойлгохгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч чихээрээ дөнгөж сонссон нүдээ анжээ. Эс бөгөөс тэд нүдэрээ харж чихээрээ сонсож зүрхээрээ ухаарч эргэж буцах байсан бөгөөд би тэднийг идгэх байсан гэсэн юм гинэ. За энэ мэдээж энэ бол Исаягаас иш татсан тийм ишлэл байгаа. За эндээ бид юу харж байна гэхээр яг нөгөө нэг Симеоныг аваад чигтээ сонсдог нэгийг авчихаар тэр бол чиггүй болж байгаа адил Биньяминыг явуулаад тэр бүрд идэж байгаа.
Тэгээд энтэй ялгаагүй өнөөдөр бидний амьдсан эзэн Христ байхгүй бол бид нэг жихгүй дүлийн нэг нүдгүй сор юм шиг амьдартай бидний амьдралтай бүүн хагарал, бүүн асуудал, бүүн юм үл ойлголцол донд бид амьдрах нь шүү дээ. Бүүн амар тайван байдалгүй амьдрах нь шүү дээ. Харин Есүс Христ бидний амьдралд ирснээр те тэр бидний эдгэнэ гэсэн мэн, бидний чөлөөлнө гэсэн мэн те. Өнөөдөр бидэд Есүс Христ хэрэгтэй яах нь вэ? Таны амьдрал бүр ялангуяа хэрэгтэй. Өнөөдөр бид нар хэдий болтолтой өөр хэм мэдлэгт найдаж, өөрсдөө туршлагандаа найдаж, өөртөө боломж амьдрах үлээ те. Ялангуяа бид нар олон жил өөрөөсөө зохицуулах гэж асуудлыг булан хөндрүүлсэн талч байдаг те. Харин өнөөдөр бууж өгцгөө, эзэн боломж өгцгөө тийм үү? Эзнийг ариун сүнсэнд бүдрээ өөртөө даатгацгаая. Тэгээ Йосефийн дээр ариун сүнс байсан учраас Йосеф амьдралдаа гайхамшигтай зүйлүүдийг хийж чадсан ба. Тэр гомцон нэгэн тэр хориш нэгэн үрэлтэй энэ гайхамшигтай зүйлийг хийгээд бүр эцэс бүр тэр гэр бүлээгээ бүр ингээд нэгэн цогц болгож байгаа. Тэр түүх гарч байна. Бүгдээ өнөөдөр хамтдаа энэ Йосеф шиг бүдрээ амьдарцгаая. Мөн бүгдээ хамтдаа яг энэ Есүсийн төр зүгийн дагуу амьдарцгаая. Өнөөдөр Есүс Христ таны төлөө ирж таныг бүхэл бүтэн болгох нь ирсэн бааш. Тиймээс өнөөдөр бүгдээ хамтдаа эзний мөнөөрөд даруусцгаая. Тэгээ бүгдээ бидний амьдралын эвлэлийн процесс хэрхэнд бол өнөөдөр бид 3 зүйлийн талаар харлаа те. Нэгт юу гэхээр эцэст бурхан бидний амьдралд энэ эвлэлийн процесс эхлүүлд юм аа. Тэгээ эхлэх процесс бид нар хизээ гэдэг мэдгүй. Хэрэг ямар нэгэн байдлаар таны амьдралд гинттэй хуучин чин сөхөгдөд орж ирээд таны хүссэн үсээгүй байх чинь тэр нь хөндөгдөд байвал та бас магадгүй Йосеф шиг те том зургийг хараад үзрээ. Магадгүй энэ бол надад бас энэ өнгөрсөн те шийдэдэг асуудлыг шийдэх боломж энэ тааж болно шүү дээ те. Тэгээ та зүхтгаас илүүгээр, гомдлохоос илүүгээр энэ асуудал дээр суугаа залбир, бурхнаас мессеж ав. Тэгээ тэр илрээгүй нэгэнтэйгээ асуудлыг шийдээгүй нэгэнтэй шийдэх хэрэгтэй байгаа. Тэгээ энэ эвлэлийн процесс бүгдээ хамтаа алхах чухал. Мөн дараа нь юу гэхээр хоёрт юу гэхээр бүгдээ эвлэлийн процесс донд алхахдаа бид даруухан байх нь маш чухал байгаа. Даруухан байхгүй бол бид нар бардам байгаа би төрж уушлахгүй гэх юм бол гоохгүй би төрж очихгүй гэдэг юм бол те хин хогрсон хамаагүй бид нар итгэж хүний хувьд ихлүүлэх маш чухал байгаа. Бүгдээ даруусаа тийм үү. Мөн гуравт юу гэхээр биднээс өөрчлөгдсөн байх хэрэгтэй. Бид нар алдаагаа татчаад дахиад өөрчлөх гэж болохгүй нэ штэ те. Алдаагаа татаад л тэр нь уушлаараа гэсэн утгагүй очтой те. Тэгээ бүгд хамтаа энэ эвлэлийн бурхны эхлүүлж байгаа эвлэлийн үйлчлэлийн дотор энэ эвлэл дотор энэ эвлэл дотор хамтаа бас дуулууртай бүгд тууштай атгацгаая тийм үү. Тэгээ бүгдээ бас энэ авж байгаа мессежтэй энэ Йосефийн амьдрал болж байгаа энэ гайхшиг түүхээр дамжуулаад бүгдээ бас хамтаа авсан мессеж амьдралдаа хэрэгжүүлцгээе. Тэгээс эрт талаан бүгдээ бас үргэлжлүүлээ 46 47 бүлгүүдийг хамтаа харна тий. Тэгээ бүгдээ бас энэ үгийг зөвхөн амьдралдаа сонсоод биш бас хэрэгжүүлэгч нэг юм байцгаая. Бүрхэн эзэн таны амьдралд үнэхээр таны бүхэл бүтэн цогц таныг идэрсэн тэр чөлөөлөгдсөн амьдралыг таны амьдралд хүсэж байгаа шүү гэдэг та ойлгоорой. Таныг хагарсан, таныг бутарсан тийм амьдрал, таны амар тайм дотор амьдралыг бурхан хүсэж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэр бүхэл муухай зүйлийг чинь бурхан таны ардчийн үлдээгээд таны шинэ зүйл болгоод таныг өөрхийн агуу төлөвн дотор ашиглахыг хүсэж байгаа шүү. За тийм учраас хамтаа бүгд залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Тэгээд бас юуны түрүүнд бид бас таны өмнө даруусч байна эзэн минь. Хүний бидний амьдрал зөндөө асуудал байдаг үлээ эзэн минь. Тэгээд өнөөдөр бид танд бүхэл асуудлуудаа өргөе. Тэгээд үнэхээр та бидний амьдрал тэр бүхэл тэр хагарсан, бутарсан, тэр үл ойлголцсон, тэр эвдэрсэн зүйлийг та нэтгэж өгөөч гэжгүй. Та бидний амьдралд эвдэрлийнхэн тэр үйлчлэгийг та сэргээж өгөөч, бас эхлүүлж өгөөчгүй. Тэн дотор алхахад та биднийг бас үнэхээр удирдаарай. Бидний та дараахан байлгаж өгөөрэй. Бидний та өөрийгөө зассан, биднээс өөрчлөсөн байлгаж өгөөрэй. Таны энэ төлөвлөгөөний дотор бид нар том зургийг хааж энэ бол ганцхан миний талаар биш. Та бас надаар дамжуулж, энэ үйлчлэлд дамжиж бас өөр нэгэн бас аргалын замыг нээж өгч, өөр нэгэн тас өөрхийн нэгүслийг харуулахад ангиж биднээс харж байна гэсэн. Тийм учраас эзэн та бидний дараа байлгаж өгч энэ өөрхийн төлөвлөгөөний дотор бидний алхуулаарай. Энэ биднээс таны агуу төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг харахад туслаарай гэж гуй. Тэгээ танд бүх зүйлөө өргөе. Бидээс танд амьдралаа танд өргөе. Та бүхий л агуу алдрыг аваарай гэж гуй. Тэгээ бидний амьдралд та өөрөө амьд сүр удирдаарай. Энэ бүх залбирлыг таны ариун хүн Есүс Христосийн нэрээр гонцолж байна. Амен.